25-аас 30 дахь ишлэлээс өмнө юу болсон бэ гэхээр Библиэлд яг 11-р бүлгийг харах юм бол Йохан гээд баптизм хүртээгч Йохан гээд эзний замыг бэлтгэгч нэгэн байсан тий. Түүний тухай Есүс хэлэхдээ эмхтэй хүмүүсээс төрсэн хүмүүсээс Йоханаас агуу нэгэн байхгүй маа гэж хэлсэн баг. Бидний эргэн тойронд бол агуу хүмүүс их байгаа тий. Тэр ч агуу, энэ ч агуу, тэр ч мундаг, энэ ч сайн гээл тий. Харин эзэн Есүс тодорхойлохдоо эмхтэй хүмүүсээс төрсөн хүмүүсээс Йоханаас өөр агуу нэгэн байхгүй, агуу хүн байхгүй маа гэдгийг өөрийнхөө амаар хэлсэн баг. Тэгэхээр тэр Йохан яасан бэ гэхээр 450 гаруй жилийн өмнө Исая гэдэг иш үзүүлгийн ном дээр бичигдсэн байгаа тий. Йоханы замыг бэлтгэхээр эзний замыг бэлтгэхээр нэгэн одоо иш үзүүлэгч ирнэ гэдгийг. Тэгээ тэр энэ дэлхий дээр ирээд Есүс Христийн талаар одоо тунхагласан баг. Гэмшцгээ Тэнгэрийн хаанчлал өрхөн бай. Амен. Та дэрэгт хүндээ хэлэхгүй гэмшигтэн. Тэгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байгаа шүү гэж. Тэгээд тэр Йохан нь Есүсээс та ирэх ёстой нэг нь мөн үү гэдэг асуултыг асуусан баг. Өөрийнхөө шавнарыг явуулаад. Тэгээд Йохан энэ дэлхий дээр ирээд энэ үйлчлэлийг хийж байхдаа маш олон бас дагалдагч нартай болсон байсан. Тэгэд Йохан шоронд байхдаа өөрийнхөө шавнарыг явуулаад та ирэх ёстой нэг нь мөн үү гэдэг асуултыг асуулгасан баг. Ер нь бол. Тэгсэн тэр үед шавнард нь Есүс юу гэж хариулдаг вүлээ? Сохрон хараа орж, доглон хүл орж, үхсэд нь амьлаж байна. Энэ зүйлийг очиж хэлэхтэн гэж хэлсэн баг. Тэр бол энэ дэлхий дээр ирэх ёстой Илия муу юм аа гэсэн. Харин би бол ирэх ёстой нэг нь Месиа буюу аврагч байна гэж хэлсэн баг. Амен. Тэгээд Йоханны шавнар очиод түүнд хэлсэн баг тий. Тэгэхээр 90 хүн төрлөختөнд Есүс Христийн талаар ийм тодорхой илчлэлт ирсэн байдаг ер нь бол. Хүн төрлөختөнд Есүс Христийн талаар маш тодорхой илчлэлт ирсэн баг. Тэгээ Есүс Христ энэ дэлхий дээр ирээд юу хийсэн бэ гэхээр хамгийн тэрэн ирээд маш олон гайхамшгуудыг хийсэн байгаа шүү дээ. Нэгдүгürt бол Есүс Христ эренгүүтээ гэмшигтэн сайн мэдээнд итэг гэж хэлсэн баг. Түүний дараагаар тэр Капернаум хотод очиод бид нар өнгөрсөн 2-7 хоног үтсэн байгаа шүү дээ. Сүнснүүдийг чөлөөлсөн баг. Маш олон гайхамшиг хийсэн гэсэн. Тэгсэн Есүс Христ яг энэ үйл явдал дээр юу болж байгаа вэ гэхээр энэ гайхамшиг хийсэн хотуудаа зэмлсэн баг. Гайхамшиг хийсэн хотуудаа зэмлсэн сонирн байгааз. Өөрийнхөө гайхамшигыг хийсэн хотуудыг эргээд зэмлсэн баг. Тэр юу гэж зэмлсэн бэ гэхээр би та бүхэн эндээс бас уншиж өгье. Тэгээд тэр ихэнх гайхамшгуудаа үйлцэн хотуудыг зэмлэж эхлэв. Учир нь тэнд гимшээгүй юм а гэсэн баг. Түүний гайхамшиг хийсэн хотууд ерөөсө гимшээгүй байгаа байхгүй. Хорозайна чи золгүй. Бицайда чи золгүй. Хэрвээ та нарт учирсан гайхамшгууд нь Тир Сидонд тохиолдсон бол тэд аль эрт үнсэн дээр таараа нөмрөөд гимшиг байсан гэсэн. Цаашаа өргөжлөлөд харин та нар хэлий. Шүүлтийн өдөр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно гэж хэлсэн. Дахиад цаашаа өргөжлөлөд Капернаум чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдсөн байх уу? Чи үхсдийн оронд унах болно. Хэрв та нарт учирсан гайхамшгууд нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан. Харин би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содомын газар чамаас илүү хүлцмээр байх болно гэсэн. Нэг өснө маш хатуу хэлсэн байгаа Есүс Христ. Өөрийнхөө гайхамшиг хийсэн хотуудад. Тэгэхээр эзний хотуудаа хийсэн гайхамшгуудаас та бүхэн бас дотроо санаж байгаа бах тий. Бицайда гэдэг хотод бол тэр чөтгөрүүдийг хөөж ирсэн. Үхсэн хүнийг амьлуулж ирсэн. Тэр газар эзний гайхамшиг үнэхээр болж ирсэн гэсэн. Капернаум гэдэг хотод чөтгөрүүд Есүс Христийг таньж ирсэн баг.
Мөн тэр далаа дээгүүр алхаж ирсэн баг. Усан дээгүүр алхаж ирсэн баг. Маш олон гайхамшгуудыг энэ хотуудад хийсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралд эзний хийсэн гайхамшиг хэр байдаг вэ? Та юу гэж боддог вэ? Танд харагдахгүй болохоор ерөөсөө гайхамшиг байхгүй гэж бодож байгаа юу? Та түүний тухай гайхамшигыг яг юу гэж хардаг вэ? Тэгэхээр хүмүүс бид нар өглөөс эрэхтэй эзэн талархдаг. Яг итгэгч хүмүүс бид нар бол тийм. Яг л учрыг мэдж байгаа учраас. Хүн төрлөختний төлөө Бурхан нарыг мандуулж, хүн төрлөختний төлөө Бурхан нарыг жаргаж байгаа. Амен. Бидний төлөө эзэн таны дэргэд сууж байгаа найзыг илгээж байгаа. Бидний төлөө эзэн өнөөдөр энэ дэлхий дээр өөрийн чуулганыг байлгаж байгаа. Өөрийн чуулганаар дамжуулан тэр бидний амьдралд өөрийгөө бас илчилж биднийг босгон байгуулж байгаа. Таны дэргэд байгаа найзыг танаас царайлаг төрүүлсэн. Таны дэргэд байгаа найзыг танаас өндөр төрүүлсэн. Таны дэргэд байгаа найзыг танаас бак төрүүлсэн. Таны дэргэд байгаа найзыг танаас гойлог төрүүлсэн. Таны дэргэд байгаа найзыг танаас чадвартай төрүүлсэн. Амен. Таны дэргэд байгаа найзыг тантай уулзуулахаар эзэн өнөөдөр энэ газар дуудсан. Амен. Энэ бүх зүйл эзний гайхамшиг биш гэж юу? Өнөөдөр энд сууж байгаа хүн нэг бүртээ миний амьдрал огцлохгүй байх боломжтой байсан. Танихгүй гэсэн үг тийм. Харин та хажуудаа сууж байгаа нараг, хажуудаа сууж байгаа уянгааг, та хойноо сууж байгаа нэгнийг таних энэ эзнээс ирж байгаа ерөөл биш гэж юу? Зөвхөн наад зах юм. Тэгээд таны амьдралд хийж байгаа маш олон гайхамшгууд байгаа. Тэр өвчнийг эдгэж байгаа. Магадгүй эзэн хүсэл өгснгийг амьлуулж байгаа. Таны хүссэн болгоныг аяг бол өгж байгаа. Гэхдээ Библиэлд хүссэн болгоныг өгнө гэж байхгүй л да. Гэхдээ эзэн танд хайртай учраас бас өгдөг баг. Амен. Тэр ийм олон гайхамшгуудыг эзэн Бицайда болон Хорозын, Капернаум гэдэг энэ хотуудад хийсэн баг. Харин энэ хотуудад ийм зүйлийг хийгээд энэ хотод эзнийг хүлээж аваагүй. Хүлээж аваагүй. Нэгсэндээ гимшээгүй гэсэн. Есүс Христийн энэ дэлхий дээр ирсэн зорилго нь гимших тун, сайн мэдээнд итгэх тун гэж хэлсэн байгаа шин. Амен. Тэгэд энэ хүмүүст зориулж эзэн саяны бидний дурдж байгаа ишлэлийг хариуд нь хэлж байгаа. Саяны дурдж байгаа ишлэлийг биднэрт хариуд нь хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр эзэн эхлээд эцэг минь танд талархлаа гэсэн. Сонин байна уу? Өөрийнх нь хийсэн гайхамшгуудад итгээгүй өөрийн үйлчилжсэн хотуудыг харахтаа эзэн талархчээд гин. Яг тэгвэл Есүс Христ тэр хүмүүс яагаад гимшихгүй байгаа вэ гэдгийг мэдчихсэн баг. Есүс Христ бол бурхан юм. Амен. Тэр Есүс Христ энэ дэлхийд ганцхан зүйлтэй холбогдож байсан. Тэр хэн байсан бэ? Ганцхан зүйлтэй холбогдож байсан. Эцэгтэйгээ холбогдож байсан, тийм. Тэр ганцхан газраас зөвлөгөө авдаг байсан. Тэр бол ааваас авдаг байсан, тийм үү? Иохан номон дээрээс харах юм бол Есүс Христ Лазар гэдэг залууг амьлуулдаг, тийм үү? Тэгээ Лазар гэдэг залууг амьлуулахынхаа өмнө хадан булш руу одоо шагаахаас өмнө юу гэж хэлдэг лээ? Эцэг минь таньда баярлалаа гэж хэлдэг. Учир нь энэ зүйл таны алдрын төлөө юм а гэж хэлсэн. Тэгэхээр Есүс Христ эцэгдээ талархсан байгаа тэр зүйлийн төлөө. Эцэг минь ээ та алдарших болтугай. Учир нь та ухаанд хүмүүсээс нууцлж балчир хөөхтүүдэд илчилдэг юм а гэж хэлсэн. Тэр бидний дунд ухаантай нэгэн байна уу? Та өөрийгөө ухаантай гэж боддог уу?
Та өөрийгөө ухаантай гэж бодож байгаа бол эзэн танаас маш их юм зүйлийг нуудаг байна. Амен. Харин та өөрийгөө балчир гэж бодож байгаа бол эзэн танд илчилэгдэх болно. Яг гэвэл Библи биднэрт тэгж хэлж байгаа. Нэг өсөндөө эзэн хэлэхдээ балчир хүүхдүүд гэдэг утга нь та нар надад итгэх итгэл дээрээ хүүхд шиг бай гэж хэлсэн баг. Надад итгэх итгэл дээрээ хүүхд шиг байх тоо. Харин надад итгэдэг итгэл дээрээ том хүн шиг байх юм бол би та нарт чамд илчлэгдэхгүй гэдэг зүйлийг хэлж байгаа. Том хүн шиг буюу ухаантай байх юм бол. Томчл бид нар ч ухаантай өстэй. Хүүхдээ яжууд бол хамаагүй ухаантай шүү дээ. Амьдралаа аваа явчих чинь. Ажлаа хинээрч хийлгүүлэхгүй хийж чинь. Тэгээ маш энгийнээр ярихад бол тэгдэггүй. Оожгүй бол бүр ухаантай байгаад. Тэгэхээр ухаанд нэгнээс би нуух болно гэж хэлсэн байна. Нэг өсөндөө энэ зүйлээр юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр чи хэр мэрэгэн байна. Чи хэр мэдлэгтэй байхаас үл шалтгаалаад би балчир нэгэнд өөрийнхөө итгэлийг өгдөг нэг юм аа. Илчлэгддэг нэг юм аа гэж эзэн хэлсэн байна. Паул гээд бидний маш сайн мэддэг итгэлийн баатар байгаа шүү дээ. Тэр бол үнэхээр маш сайн боловсрсан нэгэн байсан. Бүх тал дээр. Таны нүдний өмнө боловсралтай нэг нь байдаг бах тийм үү? Үнэхээр энэ хүн шиг болох юмсан гэж боддог. Гэтэ тэр буруу биш шүү. Харин Паул тэр бүх зүйлийг хоошин тавьсан баг. Яг гэвэл Христэд итгэх итгэлд нөлөөлөд байсан учраас. Түүний амьдралд Христ итгэх нь утга учир юм байна гэдгийг олж мэдсэн баг. Амен. Тэгэд энэ бүх зүйл Бурхан эзний өмнө тааламжтай байсан баг. Нэг өсөндөө Есүс Христийн өөрийн гайхамшигаа хийсэн хотуудыг зэмлсэн зэмлэл нь Бурханы өмнө тааламжтай байсан гэдэг боддоо. Яг бол тэнд дандаа том хүмүүс байсан баг. Энд дэр маш тодорхой хэлсэн баг шүү дээ. Гимшээгүй учраас Есүс Христ зэмлсэн юм а гэж. Есүс Христ тэдний бас яагаад итгэхгүй байгаа шалтгааныг маш сайн мэдчихсэн баг. Тийм учраас өнөөдөр биднэрт яг энэ зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар яг эзний өмнө ирэхэд яг хинтэй холбогддог вэ? Таны хамгийн түрүүн холбогддог зүйл хэн бэ? Та шууд санхуутайгаа холбогддог уу? Та шууд ажил мэргэжилтэйгээ эсвэл та чадвартайгаа холбогддог уу? Та эсвэл Библийг мэдж байгаа мэдлэгтэйгээ холбогддог уу? Үнэхээр та яг хинтэй холбогддог вэ? Эзэн Есүс Христийг харах юм бол энд би эцэгтэйгээ холбогддог юм а гэдэг зүйлийг хэлсэн. Эцэг минь намайг чиглүүлдэг юм а. Бүх зүйлийн өмнө тэр эцэг тандаа талархлаа гэж хэлдэг байсан. Капернаум хотод тэр чөтгөрүүдийг хөөчөөд тэгээд бүхэл өдрийн туршид тэр маш олон гайхамшигтай үйлчлэлийг хийчихэд маргааш өглөө нь үүрээр босоод ууланд очиод эзэнт залбирч байсан. Эзний нууц бол эндээ байдаг. Бас ер нь. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралд Есүс Христ илчлэгддэг баг. Тэр өөрөөрөө дамжуулан эцгээр илчлэгддэг баг. Тэгэхээр Иохан номын Матай номын 16-гийн 16-аас 17 дээр нэгэн ишлэл байдаг. Энэ юу вэ гэхээр Есүс Христ анх удаага өөрийн шавнараасаа өөрийнхөө талаар асуусан баг. Цаагуур чи намайг юу гээд байна гэж. Анх удаага асуусан. Тэр үед Петр юу ч хэлсэн бэ гэхээр та бол Христ амьд Бурхны хүү юм а гэж хэлсэн байдаг. Та бол Христ амьд Бурхны хүү юм а гэж. Энэ үед Есүс Христ юу гэж хариулсан бэ гэхээр Барьяны Симоно. Чиний амнаас гарч байгаа энэ зүйлийг миний эцэг хэлүүлж байгаамаа. Миний эцэг илчилж байгаамаа гэж хэлсэн баг. Тэгэхээр юу гэхээр өнөөдөр бид нар эзнийг таньж мэдээд энэ газар сууж байгаа нь Бурхны хүсэл юм аа. Өнөөдөр бид нар эзэн магтаал хүндэтгэл өргөж чадж байгаа нь эзний хүсэл юм аа.
Түүнсэж бид мэргэндээ, бид чадвартаадаа, бид хүч бэртаадаа энд суугаагүй гэсэн. Цаашаа Лук номын 22-ын 42 дээр харах юм бол эцэг минь та хүсэж байгаа бол энэ аягийг надаас зайлуулаач. Гэвч миний хүсэл бус харин таны хүсэл биелгээ гэсэн мэт. Лук номын 22-ын 42 дээр. Тэгэхээр ер нь эзэн Есүс Христээр дамжуулан эцгийн хүсэл биелэгддэг байсан баг. Ер нь. Амен. Эцгийн хүсэл биелэгддэг байсан. Тэгээд цаашаа бид нар энэ ишлэлээс харах юм бол энэ эцэг бүх эрхээ над руу шилжүүлсэн юм а гэж хэлсэн. Есүс Христэд энэ бүх эрхийг өгсөн гэсэн. Эцэг намайг танина, би эцгийг танина. Би эцгийг таниулахыг хүссэн нэгэнд би түүнийг таниулах болно гэж хэлсэн. Тэр надаар дамжуулан эзэн бурхныг таних болно гэж хэлсэн. Энэ дэлхий дээр бурхныг харсан хүн байгаа юу? Байгаа юу? Байхгүй бах тэ. Гэтэ нэг хүн байгаа. Тэр бол Мойсе. Гэтэ Мойсе араас нь харсан баг. Өмнөөс нь харж чадаагүй гэсэн. Мойсе эзнээс гуйдаг те. Та надад харагдаач гэж. Тэгээ түүний хүслийг биелүүлж эзэн бурхан араасаа харагдсан байдаг. Хэрвээ чи миний нүрийг харах юм бол өөхөх болно гэдгийг эзэн Мойсед илчилсэн байдаг юм. Тэгэхээр эцэг өөрийн хүүгээрээ дамжуулан энэ дэлхий дээр илчлэгдэх болно гэдгийг эзэн өөрийнхөө үгээр бас хэлсэн байдаг. Миний энэ дэлхий дээр хийж байгаа ажил бол эцгийн хүсэл юм а гэдэг зүйлийг эзэн өөрийнхөө үгээрээ дамжуулан ард түмэндээ бас илгээсэн баг. Ер нь бол. Тэгээд Матай номын 13-11 дээр хэлэхдээ тэр Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн харин тэдэнд өгөгдөөгүй гэж өөрийнхөө шавнартаа бас хэлсэн байдаг. Тэр энэ дээр эзэн өөрийнхөө тухай балчир хүүхдүүдэд илчилдэгэ харин мэрэгэн нэгэнд бол илчлэгдэггүй юм а гэдэг зүйлийг л өшөө илүү эзэн өөрийнхөө амьдралаараа дамжуулан баталж өгсөн байдаг. Ер нь бол. Тэгээд бидэнд өгөгдсөн ишлийн дагуу цаашаа харах юм бол эзэн яг энэ бүх зүйлийг илчлэнгээ юу гэж хэлсэн бэхээр эцэж туулцсан хүнд дарамт өрсөн хүмүүсээ над руу ирэх төв. Миний буулгах хөнгөн надаас суралц гэж хэлсэн баг. Миний буулгах хөнгөн надаас суралц гэж хэлсэн. Тэр өнөөдөр ямарваа нэгэн зүйлийн буулган дор орж үтсэн хүн байна уу? Буулган дор. Миний буулга гэдэг зүйлийг эзэн хэлсэн байгаа тийм. Буулган дор. Тэгэхээр өнөөдөр бид нэр хаанч амьдэрсэн ямарваа нэгэн зүйлийн буулган дор амьдарч байдаг байна. Жишээл бид нар Монгол улсад амьдрах юм бол бид нар Монгол улсын хууль дүрмэн дор захирагдан амьдарч байгаа тийм. 16 нас хүрээд иргэний үнэлэх аваад тэгээ тэр иргэний үнэлэх нь намайг Монгол улсын иргэн муу юм а гэдгийг гэрчилж байгаа гэсэн үг. Тэр дэлхий одоо Монгол улсад би төрсний гэрчлэгээ аваад тэр төрсний гэрчлэгээ нь намайг Монгол улсын иргэн муу юм а гэдгийг гэрчилж байгаа гэсэн. За бид бүгдээ Монгол улсаасаа гараад өнөөдөр бид нар бол Солонгос улсад амьдарч байгаа хүмүүс тийм. Тэгэхээр энэ улсын хууль дүрмэнд бид нар баригдаж амьдардаг байна. Энэ улсын хууль дүрмийн дагуу амьдардаг гэсэн. Ер нь тэр өнөөдөр манай үржин ахлагч манаас хуваалцж байсан тийм. Би визээ сонгууллаа гэдэг. Яг гэвэл тэр энэ улсын хууль дүрмийг дагж байгаа учраас тэр визийг сонгуулахаас өөр аргагүй. Тэрийг хийхэд бол маш их бичиг баримт бүрдүүлдэг гэдэг зүйлийг сайн хэлж. Харин гэхдээ би хоёрхныг бүрдүүлсэн гэсэн. Тэгэхээр тэр хууль дүрмийг биелүүлэхийн тулд тэр буулганд ороо хүмүүс маш их хөдөлмөрлөж байгаа. Маш их хөдөлмөрлөж байгаа гэсэн. Бид нар цаашаа харах юм бол бид нар гэр бүлийнхаа буулганд ордог. Тийм үү? Тэр гэр бүлийг би байгуулад
Тэгээд тэр гэрүүл би ямар соёлыг тогтоох вэ гэдэг зүйлийг бид нар бас тунхагладаг баг. Бас бид нар аав ээжийнхаа өвлөж ирсэн соёлыг авч амьдрдаг баг. Ер нь бол. Бас нэг буудлага мөн үү те? Мөн бид нар бас найз нөхдийнхөө буулганд орж амьдрдаг баг. Найз нөхдийн буулганд ор. Тэр найз нөхдийн буулгаас жоохон аюултай талдаа ер нь. Яг зөв сонгохгүй бол жоохон буруу тишээ хазах магадлал өндөртэй бас. Тэгдэггүй те. Би бас өсвөр насндаа байхдаа нэм замлаар бас орж явсан. Маш их одоо гашуу юм дурлж өсвөр насндаа ч те дурлаж явж байгаагаа мэдсэн байгаа ер нь бол. Яг л би тийм буулганд орсон байсан учраас. Тэгээд эзнийг таньж мэдснээс хойш тэр зүйлээс гарч чадсан гэсэн. Тэгээд бид нар бүгдээрээ Монгол хүмүүс учраас яг энэ буулга гэдэг утгыг бол маш сайн ойлгож байгаа юм, тийм үү? Бид нар бүгдээрээ морь унжсэн, тийм үү? Морь унжсэн, хөдөө яваад. Тэр морь бол эзнийхээ буулган дээр орсон байдаг, тийм? Сургадаг шүү дээ морийг, тийм? Тэгээд сургасан морийг хазаарлаад имэйл тохоод тэгээд тэр морийг унаад явдаг баг. Тэгээд унж явахдаа хаа хүрэхээ хүсэж чинь тэр газар хүртлээ эзэн нь жолоодож авч явдаг баг. Мөн бид нар өхрийг мэдж байгаа шүү дээ, өхөр тэрэг. Өхөр тэргийг бас ийм буулганд оруулаад тэгээд өхөр тэргээрээ бид нар ямар нэгэн зүйлийг зөөдөг байгаа, тийм үү? Та ийм зүйл хийжсэн үү? Магадгүй залуучууд хийгээгүй байж болох юм. Гэхдээ ийм зүйлийг тодорхой хэмжээгээр харж өссөн байгаа, тийм үү? Хийжсэн. Тэгэхээр яг үүний адил яг өнөөдөр бид нар дээр хоёр төрлийн буулга үйлчилж байна. Нэг нь муугийн буулга, нэг нь эзний буулга байна. Та яг хаана зогсож байгаа вэ? Та яг хаана зогсож байгаа? Тэр энэ буулгаар дамжуулан эзэн бидний амьдралд илчлэгддэг юм. Яг өнөөдөр биднэрт үйлчилж байгаа буулга бол Иесус Христийн буулга юм аа. Харин таныг энэ буулганаас гаргах гэж маш олон зүйл оролдож байгаа. Маш олон зүйл уруу татаж байгаа. Маш олон зүйл таны хүсэл сонирхлыг төрүүлж байгаа. Харин таны буулга хаана байгаа вэ? Тэгвэл эзэн яг энэ зүйлийг өөрийн хүмүүстэй хэлээд дуудсан баг. Эцэж туулдаж хүн дарамт өрсөн хүмүүсээ над руу ирэхт. Миний буулга хөнгөн юм а гэсэн. Миний буулга хөнгөн юм а гэсэн. Эзэн Есүс Христ өөрийнхөө яг зүрх сэтгэлийн дотоод хүслийг хоёрхан үгээр илэрхийлсэн байдаг. Анх удаа. Магадгүй энэ зүйл ганцхан газар байгаа. Хоёрхан үгээр илэрхийлсэн. Тэгээ нэгэн Библийн алдартай багш Чарльз Стивен Дил гэдэг хүн байсан. Энэ хүн 50 жилийн туршид маш сайн Библи судлалыг хийсэн баг. Маш сайн Библи судлалыг хийсэн. Тэгээ энэ хүн бас хэлэхдээ эзэн бурхан өөрийнхөө зүрх сэтгэлийг нэг газар хоёрхан үгэнд багтааж хэлсэн байна гэдэг зүйлийг бас судлаж гаргаж ирсэн баг. Ер нь бол судлаж гаргаж ирсэн. Тэгэхээр тэр зүйлэн өнөөдөр бидний уншсан энэ ишлэл дотор явж байгаа. Өнөөдөр бидний уншсан энэ хэсэг дотор. За би та бүхэн дуудаж өгье. Буулгыг минь өөр дээр авч надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дүлгүүн даруй билээ гэсэн. Амен. Учир нь би зүрх сэтгэлдээ дүлгүүн даруй билээ гэсэн. Учир нь би зүрх сэтгэлдээ дүлгүүн даруй билээ гэсэн. Тэр эзэн Есүс Христ өнөөдөр бидэнд энэ даруй гэдэг зүйлийг хэлхийн тулд бас өөрийнх нь гайхамшиг хийсэн хотуудад
энэ даруй зүйл байхгүй байсан учраас тэд зэмлэл хүртсэн байна. Гимшээгүй гэж маш тодорхой хэлсэн байгаа тийм. Тэгэд өөрийнхөө гайхамшигыг хийсэн тэр хотуудад яг энэ зүйлийг дурдаад та нар надаас суралцах тун гэд үргэлжлүүлээд хэлж байгаа. Би зүрх сэтгэлдээ дөлгөөн даруй юм а гэж хэлсэн. Тэгэхээр даруй зангийн эсрэг талд юу вэ? Бардам. Даруй замын эсрэг талд бардам зам үргэлж явж яддаг баг. Ер нь бол. Тэгэхээр нөгөө нэг том хүмүүс гэж байгаа зүйл чинь үнэхээр эзэн бардам байна гэдэг зүйлийг илэрхийлсэн баг. Ер нь бол. Хүн төрлөختөн өнөөдөр бардам учраас миний үгийг хүлээж авч чадахгүй байна гэдэг зүйлийг илчилж байгаа гэсэн. Өнөөдөр та бүхэн бардам учраас надад дотор өөрчлөгдөж чадахгүй байна гэдгийг хэлж байгаа гэсэн. Сүүлийн үед нэг хүнтэй уулзахад тэр хүн надад яг энэ даруй зүйлийн талаар маш их хэлж байгаа л. Бурхны өмнө даруй байх хэрэгтэй юм байна. Миний мэдхийн сүүлийн 4-7 хоног уулзахад яг энэ үгийг надад хэлж байгаа. Яг бол тэр хүн Бурхан дотор даруй байх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон юм байна. Тэгээ тэр хүний амьдралыг харахад өнөөдөр маш их өөрчлөлт ирж байгаа тэр хүний амьдралд. Яг бол даруй зүйлийг ойлгож байгаа учраас. Бурхны өмнө даруй байх нь ямар их өрөөл вэ гэдэг зүйлийг тэр хүн мэдэрсэн учраас амаараа тунхаглаж байгаа зүйлээ амьдрал дээрээ хэрэгжүүлж гинэ гэсэн. Тэгэхээр бид нэр анх эзэн Есүс Христийн өмнө ирээд гайхамшигтайгаар өөрчлөгддөг тийм үү? Үнэхээр юу болов гэсэн шиг өөрчлөлтүүд бидний амьдралд явдаг баг. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа магадгүй 2 жил, 3 жил, 4 жил, 5 жил, 14 жил өнгөрсөн байж болно. Бид нэр эргээд бардам болсон байх магадлал маш өндөр байдаг. Тэр энэ зүйл болохоор яг миний амьдралд бас надад тохиолдож байсан зүйл байна. Би маш олон жил сүм цуглаанд хамрагдаж байгаа. Би маш олон жил итгэлийн амьдралаар явах гэж хичээж түүний өмнө даруй байх гэж эрэлхийлж байгаа. Гэхдээ би нэг өдөр бардам байгаагаа олж харсан байна. Надаас юу илэрж исэн бэ гэхээр би эзний үгийг дамжуулж байгаа хүмүүсийг шүүж исэн байна. Эзний үгийг унших үед заримдаа надад утгагүй санагдчихсан өдрүүд байна. Эзний хүмүүстэй нөхөрлөгт би зүхтмаар санагдчихсан цаг мөчүүд байна. Эзний өргөөрөө хөл минь алахгүй байсан өдрүүд байна. Энэ зүйлийг эзэн үнэхээр эзний нэгүсэл над дээр байсан учраас эзэн надад бас илчилсэн баг. Харин энэ зүйлийг ойлгоод Бурхны өмнө дахин даруй дүр төрхөөр ирэх үед эзэн намайг дахин босгосон. Амен. Тэр өнөөдөр бид нар хэн байхаас үл шалтгаалаад та сүм чуулганд хэдэн жил явснаас үл шалтгаалаад та Библийг сайн уншдаг байснаас үл шалтгаалаад таны зүрх сэтгэлд эзний даруй байдал байгаа юу? Амен. Бид нар Библийг уншаад мэдлэгтэй мэргэн нэгэн болцсон байгаа юм шүү дээ. Эзэн хэлэхдээ миний үг бол зөвхөн чамд зориулагдсан юм а гэсэн. Амен. Тэгэхээр энэ даруй байдал өнөөдөр нийгэмдэр юу гэж харагдаж байна вэ гэхээр сул дорой нэг нь эсвэл номхон эсвэл үгээгүй, унхээгүй гэх мэт зүйлээр даруй заныг энэ нийгэм хардаг болсон байна. Харин энэний оронд залхай залжин үгээгүй өөрийгөө бусдаас илүүд өргөмжилдэг өөрийнхөө нэр төрийн төлөө юу ч хамаагүй хийхэд бэлэн зүрх сэтгэлийг
нийгэм алга ташин хүлээж авдаг болсон байна. Харин энэ зүйлийг Христ итгэгч нар бид нар хараад тэр дүр төрх рүү даган явж байгаа ийм дүр зураг олонтоо харагдаж байна. Тэгэхээр ийм зүйл Есүс Христийн гайхамшиг хийсэн хотууд дээр байсан учраас эзэн цэмэлсэн юм. Өнөөдөр эзэн таныг дууц. Эзэн намайг дууц. Эзэн таны дэргэд байгаа найзыг дууц. Тэр хэлэхдээ би зүрх сэтгэлдээ даруй дүлгүүн нэг юм аа. Тэр хэлэхдээ би зүрх сэтгэлдээ дүлгүүн даруй нэг юм аа гэж хэлсэн. Та өнөөдөр хэн болон хувирж байгаа вэ? Та өнөөдөр хэн болон хувирж байгаа вэ? Тэр бүгдээрээ хамтдаа ах トゥ нараа эзэн дотор даруй зүйлд суралцгаая. Үнэхээр түүн дотор даруй зүрх сэтгэл дотор суралцах үед бусад буулгыг бид нар захирч чаддсан юм. Бүгдээрээ Есүс Христийн буулганд алхацгаая ах トゥ нар. Бидний боддгоор эсвэл дэлхийн боддгоор би л урдуур нь орж би л чаджил байвал хамаагүй гэдэг зүйлээр биш, харин эзний үгээр амьдрцгаая ах トゥ нар. Магадгүй бид даруй зүйлийг харахад тэр дороо номоо нэг юм шиг харагдчихэж болно. Гэхдээ эзэн хэлэхдээ энэ бол миний зүрх сэтгэлийн угд байдаг юм а гэж хэлсэн. Тэгэхээр хүмүүс бид нар даруй байдлыг номоо зүйлтэй маш их ялгадаг баг. Одоо ижилхэн гэж хардаг баг. Ер нь бол. Гэтэл Библи хэлэхдээ даруй зүрх сэтгэл бол хүч чадал юм а гэж хэлсэн. Даруй зүрх сэтгэл бол эрх мэдэл юм а гэж хэлсэн. Даруй зүрх сэтгэл бол намайг таньдаг юм а гэж хэлсэн баг. Амен. Бидний амьдралд эзэн танигдахгүй байгаа юм биш үстэ. Бидний амьдралаас эзэн явцсан гэж юу? Эзэн бидний амьдралд ажиллаа хийхгүй байгаа гэж юу ах トゥ нараа? Харин эзэн хэлэхдээ миний зүрх сэтгэл даруй юм а гэж хэлсэн. Тэгээд надаас суралцсан. Миний буулга хөнгөн чи амарх болно гэж хэлсэн. Тэгэхээр эзний дуудсан хүмүүс ямар их ачаа өөрж явж байгаа гэдгийг Есүс Христ мэдж байгаа. Эзний дуудсан хүмүүс энэ дэлхий дээр хүмүүс ямар их ачаа өөрж явж байгаа гэдгийг эцэг мэдж байгаа. Харин эцэг өөрийн хүүгээрээ дамжуулан таны ачаанаас хуваалцахыг хүсэж байгаа. Та эзэнд ачаагаа өгөхийг хүсэж байна уу? Эсвэл байгаа ачаагаа үүрээд цаашаагаа явахыг хүсэж байна уу? Аль альнийг нь өөрөд явж байгаа нэгэнд эзэн илчлэгдэх болтугай. Өгөөд явж байгаа нэгнийг эзэн өрөөх болтугай. Амен. Яг гэвэл эзэн өөрөө өрөөнө гэсэн учраас. Яг гэвэл чи амралтыг авах болно гэдгийг эзэн өөрийн үгэн дээр хэлсэн юм. Надад ачаагаа өгөх юм бол. Тэр ийм их ачаа байсан учраас эзний дуудсан, эзний гайхамшиг хийсэн хотууд түүний өмнө гимшээгүй юм. Эзний гайхамшиг хийсэн хотод бардам байсан учраас тэр газар даруй зүрх сэтгэл байгаагүй учраас эзнийг хүлээж аваагүй юм. Харин энэ нууцыг эзэн мэдчихсэн учраас өөрийн ард түмдэд зориулан өнөөдрийн энэ үгийг хэлсэн. Надад ачаагаа өг. Миний буулганд ор. Миний зүрх сэтгэл даруй юм гэсэн. Магадгүй бидний бодлоор даруй гэдэг зүйл бидний бодлоор нэг бодлын хэцүү, нэг бодлын амархан.
Эсвэл энэ даруу гэдэг зүйлийг хэрэгжүүлэх гэхэд тэгэхээр би хэн нэгний дор орох гээд байгаа юм шиг тийм сэтгэл бидний дотор байж аж болох юм. Эзэн энэ асуудлыг шийдэх болно. Та эзэнд итгэж байгаа юу? Яг тэгвэл бидний эзэн би зүрхэндээ даруу гэж хэлсэн юм. Би зүрхэндээ дүлгөө юм а гэж хэлсэн. Тэгээд яг энэ даруу зүйлийн талаар бидний Монголын хэлц үг байдаг. Манай Монголын хэлц үгүүд бас гайхамшигтай бидэнд урам зориг өгдөг шүү дээ. Тэгээ энэ зүйлээс би бас хэдэн зүйлийг та бүхэнд уншиж өгье гэж бодлоо. Даруу зан дэвшхийн тэмдэг. Даруу зан дэвшхийн тэмдэг. Дээрэнгүү зан доройтхын тэмдэг. Даруу зан хүнийг давшуулдаг, уршигаа довтлуулдаг гэсэн үг. Оморхог бардам ухраадаг. Омгшоол бардамнаал байх юм бол бид нар хойшоо алхаж яана л гэсэн. Даруу хүн шууганд дургүй. Даруу хүн шууганд дургүй. Даруугар ам хэрэг тундаг. Гоё хэлсэн байгааз. Даруу занд дэлхийг тойрно. Их занд бойндоо бүдэрнэ. Даруу зан дэвшилт дэм. Оморхог зан ухралд дэм. Даруу хүний үг далаа шиг, сайрхуу хүний үг шалбаг шиг гэж хэлсэн. Энэ зүйлээс харах юм бол тодорхой байна тий. Тэгэхээр эзний дотор бүх нууц байдаг юм аа ах トゥ нараа. Тэр нэг нууцаа өнөөдөр Галил Монгол чуулганы ахан дүүс илчилж байна. Тэр хэлэхдээ би зүрх сэтгэлдээ даруу нэг юм аа гэсэн. Ах トゥ нараа. Эзний өмнө даруу байж тэр үнэхээр сүр жавхлантай нэг юм а гэдгийг харцгаая яах вэ? Эзний хүний өмнө даруу байж тэр үнэхээр гайхамшигтай эрх мэдэлтэй нэгэн гэдгийг харцгаая яах вэ? Тэгэхээр бидний амьдралд гайхамшиг болж болно. Бидний амьдралд бидний эргэн тойронд өвчтөе нэгэн эдгэрч болно. Харин таны дотор даруу зүрх сэтгэл байхгүй бол та хэн ч биш юм. Бидний дотор даруу зүрх сэтгэл байхгүй бол бид хэн ч биш юм гэдгийг эзэн өөрийн өнөөдрийн энэ үгээрээ дамжуулан өөрийн ард түмэнд тунхаглаж байна. Тэгэхээр өнөөдөр биднэрт эзний гайхамшигыг хийсэн хотуудтай адилхан дүр төрхөөр цаашаа амьдрах уу? Эсвэл эзний буулган доор ороод тэгээ эзний зүрх сэтгэл дотор байгаа зүйлээс суралцаад амралтыг авах уу гэдэг сонголтыг эзэн танд өгсөн юм. Энэ зүйлийг өгөхдөө эзэн хэлсэн. Эцэг надаар дамжуулан илчлэгдэх шиг би та нарт ариун сүнсийг илгэх болно. Тэр та нарт эзнийг үннийг таниулах болно гэсэн. Амен. Эзний ариун сүнс биднийг хөтлөх болно ах トゥ нар. Энэ бол эзний үг. Энэ бол эзний хууль. Энэ бол бидэнд өгөгдөж байгаа түүний удирдамж юм. Тэр хамтдаа эзний зүрх сэтгэлээс суралцаад ачаага түүнд өгөөд тэгээд амрангаа амьдрцгаая ах トゥ нар. Бид нар амралтанд дуртай үсттэй. Хэдий өдөр ажилд гараад ядардаг үсттэй. Бид нэр бүтэнсэн болохоор баяр хөөртэй байдаг шүү дээ. Хагас өдөр ч юм уу. Яг л маргааш амрах болох. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр эзний зүрх сэтгэлээс суралцсан цааш алхацгаая ах トゥ нар. Тэр хэлэхдээ би зүрх сэтгэлдээ дэлгүүн даруу нэг юм а гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр би танд энэ даруу гэдэг үгийг маш олон удаа тунхагласан байна.
Энэ тунхагаар дамжуулан Галил Монгол чуулганы итгэлийн ахан дүүсийн зүрх сэтгэл, ам амьдралд, оюун бодолд биелээ болсон. Яг тэгвэл бид эзнэр өргөгдсөн нэг юм. Та эзнэр өргөгдсөн нэг юм уу? Өнөөдөр эзний хүүгээр дамжуулан тэр өөрийгөө илчилдэг юм. Хүү таны амьдралд орж ирсэн. Хүү бидний дунд байгаа. Тэр зүйлийг ариун сүнс танд илчилж өгөх болно. Тэгэд хамтдаа эзний буулгандор алхацгаая хат. Та эзний буулгандор байх юм бол бусад буулгаас шийдэж чаднаа. Эзэн энэ зүйлийг өнөөдөр өөрийн үгээрээ дамжуулан бид нарыг хятгах байна. Та түнд итгэж байна. Хамтдаа эзний өмнө залбирцгаая.